Сайн байцгаана уу? Намайг Баяраа гэдэг. Одоо би 27 настай. Энэ үйл явдал миний ярих гэж байгаа энэ үйл явдал 2015 онд болсон юм. Би Солонгос явж ажил хийлээ. Зөндөө л ажил хайлаа. Явсны эцэст би барилгын ажил олсон юм. Тэр барилгын ажил нэлээд гайгүй цалинтай надад таалагдаад би тэндээ нэлээд хэсэг байлаа. Тийх зураа нэг апартад байрласан юм. Тэнд зөндөө монголчууд байгаа. Надаас гадна зөндөө гэсэн үг л дээ. Тэгээд би нэг өдөр хог хаях гээд гарч явтал юу ч бодоогүй л байсан юм. Ямар ч байсан утсаа барьчихсан, нөгөө гартаад хогоо барьчихсан, хогоо асах гээд гарч явсан юм. Тэгээд хогны бункер апарт дамжаад яг хажуу талд нь байдаг юм л та. Тойрдог гэсэн үг л дээ. Тэгээ би тойроод хогоо хаях гэж байтал нэг сонь хүүхдийн уйлах дуу гараад би гайхаад энэ авд муур ихтэй болохоор нь ямар ч байсан муур орлоод байна да гэж бодоод тэгэнгүүтээ за гэж бодоод нэг тоохгүй яг хогоо хаях гээд гинт толгоогоо эргүүлээд хогны бункер руу харсан чинь цаана шав шалт хүүхд уйлаад байжсэн. Би тэр үед амар баламгтаад угаасаа хүн эвгүй юм харж гараа баламгдсан байлээ л дээ. Яг хөдөлж чадахгүй би чичрээ зарс хийгээд сонирн болсон. Тэгээ би нэг хэсэг тэндээ хөшиж зогсоод хогоож хасгаж чадалгүй буцаж гүүгээд тэгээд ороод хідэ ах нартай хэлсэн чинь ах нар юу солиороод байгаа юм. Наа чи юу ч байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би гайхаад хогоож хасгаж чадахгүй ороод ирсэн болохоор нэг ахыг уух гад. Тэгтээ тэр үед би бас жоохон санаа зовоод за ганцаараа гаръя да гэд дахиад ганцаараа гарсан л та. Тэгээд очиод хогоо хаях гэсэн чинь нөгөө хүүхэд байхгүй болцсон байсан. Буцаад хогоо хаячаад эргээд явсан чинь дахиад нөгөө нэг уйлах дуу гараад би бүр айгаад хүмгүү зүгтаад апарт руу буцаж ороод тэгээд тэр шүн хар дарж зүүдлээд сонирн болоод амар бөгчм санагдаад цонхоо нээсэн ч гэсэн салхи над руу орж ирэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд тэр өдрөө сонирн байдалтай хоноод арай ч нэг юм өглөө нь болоод нөгөө апарт эзнээс асуугаад энд ямар нэгэн зүйл болдгоо гэж хэлэхэд миний дөө ямар ч байсан нэг зүйл харсан бол тэр чин зүгээр хиймэл ямар нэгэн зүйл ерөөсө болоогүй гэж намайг аргадсан юм. Тэрнээс хойш би сонь зүйлүүд ерөөсө хараагүй удаж байна. Харин яг одоо миний ард нөгөө хүүхэд намайг дагаад ирчихсэн уйлаад байна.